За 2024 оны 5 алхахтай шинэ жимнээ маань 3 алхахтай өмнөх оны 3 алхахтай жимнээс 34 санжаар угтуулж өгсөн байгаа. За хөдөлгүүрийн хувьд болохоор K15B гэдэг B-витамин ихтэй 4 цилиндртэй бензин хөдөлгүүртэй. За үндсэн ороо тусдах ороо гэдэг нь 2 ороотой. Үндсэн ороо нь урагшаа дүүрэн шаталтай. Тусдах ороо нь мост хүндрүүлэгч гэдэг хоёр шаталтаар авдаг. Энгийн үедээ тоогоороо маань шиш явдаг. Жимний машин маань онцлог болохоор тусдаа араантай. Араан дээрээ суурилсан яв хангийн суурилж өгдөг. Дээр нь үндсэн боди тавигддагаараа англи дундаа цор гац машин байгаа. Тэгээд энэ машин дээр маань нэмэлтээр танилцуулах давуу тал маань болохоор урдаа чудак буюу хамаарах тэнхэлтэй, хойноо мөн адил хамаарах тэнхэлтэй ийм машин байдаг. 5 алхахтай жимнийд маань болохоор карланы зайнууд жоохон томорч гисэн том дугуй орох боломжтой болж гисэн. Илүү оффроудаар таныг сонирхтой хүмүүстд бүрэн боломжтой. 3 алхахтаас давуу тал нь уртад редуктор болон үндсэн ороохон дээр сайжруулалт хийж өгснөөр хөдөлгүүрийн хүчин чадал муших момент нэмэгдэж өгсөн. Тэрэнгүүрээ 3 алхахтай жимнийгээсээ туулах чадварын хүчний хувьд бол ямар ч дутаад ахын бол байхгүй. Илүү хүчтэй болж өгсөн. Онцлогтой 130 Ньютон-метр муших моменттэй хүчтэй. За тэгээд 101 морины хүчтэй гэж явдаг. За 5 алхахтай жимний маань нийт өргөний хэмжээ 1645 мм. Эргэлтийн радиус нь болохоор 5.7 м-т эргэлдэг радиустай 3 алхахтай жимнийгээс 80 санжаар илүү тойргоор эргэлдэг болсон. За нийт уртын хэмжээ маань болохоор 3 м 965 мм. Нийт өндрийн хэмжээ болохоор 1720 мм өндөртэй байдаг стандартаараа.